Япон ардын үлгэр 3 эрдэнэ. Нэгэн тариачин 3 хүүтэй байжээ. Ууган хүүгээ дууцаатай их л наамай бүрэг учраас ойлтой гэдэг байжээ. Нэг удаа эцэг нь 3 хүүдээ "Миний нас сүдэр дээр гарч зөнөж байна. Та нарын хэн нэгэн чинь голом цахих болно. Би хинт ч ялгаагүй хайртай. Хэнийг ч гомдоохыг бодохгүй байна. Тийм учраас та гуравт мөнгө өгье. Гурвал харь газар орноор явж аз төөргөө туршиж 3 жил яваад эргэж ирэх хэрэгтэй. Тэгэхдээ хэрэгтэй юм авчирсан хүн өв хөрөнгийг минь авч гал голомтыг минь сахих болно" гэж гин. Ингээд 3 хүүдээ адилхан мөнгө өгч явуулжээ. Замдаа 2 дүүн "Манай олдоо ах ямар ол замагтай ирэх бол доо" гэж инээдэм наадам хийсээр салаа замын уулзарт хүрээд тэр 2 хот хүрдэг тэргүүр замаар ах нь хандсан зүг рүүгээ яваад өгчгөн. Тэр явсаар гүүр нь эвдэрч алга болсон өргөн голын эрэгт тулж очижээ. Голын тэртээ хүний хөл хүрээгүй удснаас онгишоод өвс ногоо нь халиурч гангасан маш үзэсгэлэн төгөлдөр нэг газрыг хараад энэ их баялаг хүнд ашиглагдахгүй талаар өнгөрч байгаа нь гүүргүүгээс л болж байна гэж харамсаад гүүр барих л хэрэгтэй юм гэж боджээ. Тэгээд өөрөө гүүр барих гэж 3 жил ажиллаж гин. Эцгийнхээ өгсөн мөнгийг ч барж буцах хугацаач дуусаж гар хоосон харихаасаар аргагүйдэж гин. Барьсан гүүрнийхээ хажууд эцсийн удаа хоноглох болжээ. Зүүдэнд нь цал буурал сахалтай өвгөн үзэгдэж "Чи хүн амьтны тусын тулд гайгүй сайн ажиллаж их зүйл бүтээжээ. Өөрийнхөө ашгийг өчүүхэнч бодоогүй болохоор зохих шан харамж хүртэх ёстой. Маа энэ загасныг гөхий аав. Маргааш гөхийгөө голд 3-таа хаяарай. Эхний удаа мөнгөн хитвч баригдах вэ. Тэр бол энгийн хитвч биш, сэгсрэг тоолон алтан зоостой болдог юм. 2 дахь удаад бяцхан домб баригдана. Түүнийг тонгойлгох бүрийд амтад дарс гоожих болно. 3 дахь удаад шүүр баригдана. Тэр энгийн мэд харагдавч маш ид шидтэй шүүр. Саран дээр ургасан модны мөчрөөр хийсэн юм. Түүгээр зохигдсон хэн боловч залууждаг юм. Харин 2-3-аас илүү зохиж болохгүйг сайн санаж яваарай гэж гин. Хүү өглөө нойрнаас сэрж зүүдээ хачирхан бодсоор өндийтэл хажууд нь гөхий харагцсанд гайхаж "Үнэхээр зөнтэй зүүд байна" гэж бодоод гол орж гөхийгөө хайж үзжээ. Тэгтэл ус нь мяралдаж холбоо нь хөдлөхөд татвал хитвч гарч ирж гин. Аваад сэгсэрч үзсэн чинь зөндөө алтан зоос хасгарав. Гөхийгөө ахиад шидтэл бяцхан домб баригдав. Тонгойлгож үзвэл урд өмнө амсаж үзээгүй сайхан амтд дарс гарч гин. 3 дахь удаад нь хогийн шүүр баригдаж гин. Хүү энэ 3 эрдэнэ аваад гэрлүүгээ явжээ. Замдаа 2 дүүтэйгээ дайралтсан чинь дүүрэн эд үлэг ачсан 3 тэрэг хөтөлж гин. Тэр ахаараа тоглоом давхуу хийж "Хараач, манай ойлтой ахын авч яваа юмыг энэ ч ингэжл эцгийн хөрөнгийг сүдлэх эрдэ. Бид эсхэлдэг билүү" гэж өөр хоорондоо ярилцахыг нь сонсоод ах нь дотроо инээд нь хүрчээ. Тэгээд харьцаасанд эцэг нь 3 хүүгээ үзээд баярлаж сайн сайхан угтаж авчээ. Авч ирсэн юмыг нь хийх агуулгач тус нь бэлтчихсэн байж. Аавынхаа бэлдсэн агуулгахыг юугаар дүүргдэг хөвүүд бол гэж хавьор хамаатан садны уулсч цуглаж хөл хөгжөөн болжээ. Өвгөн отгон хүүгийнхээ агуулгахыг шагаавал цэвцээтэл цайлгасан доторгаар дүүргсэн байхыг үзээд цагаан будаа бол тариачин хүний амьдралын хэрэгцээ. Сайн байна гэж магтжээ. Дунд хүүгийнхээ агуулгахыг шагааж толгоогоороо торг өрөөтэй байхыг үзээд эд бараа бол эрхэм хөрөнгө баяжжээ. Сайн байна гэж магтжээ. Харин ууган хүүгийнхээ агуулгахыг онгойлгох байтугай тэр зүг харсан ч үгүй эргэж гэрийн зүг явах гихт нь "Аав минь, миний агуулгахыг яагаад үзэхгүй байгаа юм бэ?" гэж ууган хүү нь асуув. "Олны өмнө нөөрэ улайлгаад яах вэ? Чи чинь ганц домбтой л ирсэн бидтэй" гэж гин. "Аав минь, намайгаа буу гомдоогооч дээ. Би эдний нэгэн адил таны хүү чинь биш билүү" гэхэд дуртай дургу очиж агуулгахыг нь үүдийг нээвэл шижир алтан зооснууд наранд гялалзан гялтганав гин. Хүмүүс гэлбсэн нүдэ анивалзуулан хилэхүйгээ олж ядан хийл амаа ангалзуулж мэл гайхаж цэл хөхөрч гин.
Тэгэхэд нь тэр хүү нөхөд минь хүн бүр энэ зоосноос атгахыг аваарай. Битгий нэрлэхээрээ тэгээд манайд орж найралцгаа гэжээ. Зочдыг суудал эзэлмэгт нөгөө бяцхан домбоо тонгойлгож хүн бүр дамтад дарс хундаглан өгчээ. Аав нь босож өнөөдөр сайхан баяр болж байна. Энэ их баярын өдөр хэрв зөнөж хөгшрөөгүйсэн бол ганц сайн бүжиглэгсэн хичнээн багтай байхсан билээ дээ. Гэхэд хүүн аав минь таныхаа хүслийг хангах юм надад бий. Та дараал залуужин гэд нөгөө шүүрээрээ эцгийнхээ нуруунд дундуур ороолгоод авчээ. Хүмүүс гайхан байтал тэр дороо өвгний цал буурал өснө харлан чирэг хөдөр биетэй 30 эргэм насны залуу болоод бүжиглэж гарчээ. Тэгсэн чинь тэнд байсан өвгөд хөгшөд цөмөл залуу болгож өгөхийг хүүгээс хүсэж гинэ. Эмгэн ихэн хүртэл залуу болгож өгсөн хүүдээ нүүрэн дээр нь их л баярлсан дөр үзүүлсэн боловч миний ач хүү тэр муу хогийн шүүрээ хайрлаад намайг санснаар минь залуу болгож өгсөнгүй. 20 юм уу бүр 17 та болгоод өгөхөд болох л байсан шүү дээ. Гэж дотроо их л гоморхжээ. Залуу болсондоо баярлаж хүн болгон л бүжиг наадам хөөр баяр хөл хөөрцөг болоход ганцхан эмгэн ихэн энэ их наргаан даргаанд оролцсонгүй. Харин нэг мэдсэн чинь шидэж шүүрийг нь сэм шүүрч аваад алга болсон байжээ. Бүгдээрээ эмгэнийг ирж сурч гин. Тэгсэн чинь нөгөө өрөөнд дээл нь байх юм гин. Дэрэгд нь салмайтлаа эвдэрсэн шүүр байна гин. Тэгтэл дээлийнх нь өрөөсөн ханцууд нялах хөөхд учир зүггүй уйлж байжээ. Ингэж нөгөө ид шидтэй шүүрч үгүй болж бас эмгэн ихээ өсгөж бөөцөөлөх хэрэг ач хүүд нь тулгарч гин. Үүнээс хойш шунаг сэтгэлээс гай дотгор орчихвыг гэхээс имэн хөгшөд дахин залуучдаггүй болсон юм гин. Их сурвалж Бүгд найрамдах Монгол ард улсын ардын боловсролын яамнаас эрхлэн гаргасан Г. Лаврын газар газрын үлгэр намаас MN Content бэлтгэв.